Нэг өдрийн подкаст орхоо болчихсон байл. Бид хоёр мууцаа. Яхаа болчихсон. Шэн. Тэм юу? Бирдиг нөгөө нэг хутлаа юм нэг ингээд инфлюенсерүүд авчиад ингээд магтах гэж авдсан шүү дээ. Энийг та нар өөр юу? Мөнгө Би авъя. Энэ миний шин цавц. Би хийсий зарж байгаа. Би ч хөөд явж ирсэн. Тийм үү? Аха, this is the first product, yes. Тийм үү? Аха. Нөгөө нэг Миний нээц. Энэ чиний өмсөх хүүдээ. Гэтэ чамд өгөөгүй шүү ягаад гэвэл надад зураг авах нэг ширхэг л байгаа. оо вау. Байна. Гойн Монголын тал нутаг гинэ. Ханцуг нь харалтай. Хэнтүүдийн бас юм байгаа мó? Аха. Гоё байгастай. Чи хөвж байгаа. I manifested my гоё амьдрал гэж байгаа. No one understands okay. Миний хинт хорох гэж. No borders, no limits, only horizons. Oh wow. Энэ хараа. Галаа. Энэ бүр амар. Тэгээ одоо ингэ. Ямар Ла гоё нэ. Гэтэ материал энэ амар гоё байгаа. Тэгээ би болохоор мөнгөтэйсэн бол бүр өөр гоё өнгө авах болох гэсэн. Тэгээд материал нь ямар гоё юм. энэ ингээ Christmas vibe оруулж байгаа болохоор минийх юм улаан бичгтэй байхгүй. За одоо тийш хар хоёлаа. Өнөөдрийн дугаар ийм цавцгаа тий. Sponsored by Plenty. Бүх одоо тэгээд ийм хамцаа зүгээр ингээд яг адилхан дэвтэршгээ зарж байгаа юм уу? Аа зүгээр яг энэ жил зүгээр тэгж үзэж юм би. Энэ яг нөгөө нэг юу юм штэ. Котоны нэг юм нэг гэдэг штэ. Тэр шиг гоё юм. Yes. Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаар. Ойлон амар гоё орж ирсэн шүү. гэдэг. За дахиад энэ хоёр талаас нэг чи төр болонгоос яг тэгж хөөцөх хэтэрхий бүдэг байна байж. Айгуу салгаж байгаа ганц байгаа цамцан дээр байна. Тэгээд бүгд намайг зодтой хайр дадаг нь авшгээд. За тэгээд цамцан маань ийм хөөр харж яна нэр цамцан дээр асгаж байна. Би цамцныхаа нэр зургийг авч ямжаагүй байхгүй юу? Аа тийм үү. Тэгээд амар ууртай болохоор би ингээд бүх ачаагаа зөвхөн авчирхад баг сая төгрөг авсан гэдэг тоо. Тийм үү. Тийм түүнээс авчрах зурлаа. Тааш гаргаараа басиг байна ашиг гаргаараа. Харин ашиг мэдчихвээ. Хөглөг энэ төр хөшөөг хүмүүс мэддэг болов. Чи бол мэдэн дээ. Тэр чинь үгүй амар баяр анх бааш бата гарч ирсэн хөшөөг үстэй. Тийм тэр чинь те ашиг нэгдсэн. Ашиг маань найз маань өмсчихлөө. Ашиг чийдсэн үү? Батган гэдүүлээ. Батамброо. Счастья. Ахойдаа. Счастья. Тэгээд уучлаарай манайхаа яг ханаа төрөх гэдэг шиг байна. Үгүй юм цагаа алж ханаа төрөх юм аа. Одоо ингээд планди маань 5 хоногийн дараа нэг гээд амар бизи байх чинь цагаа олж өвдөж заа яг тэгээ өвлийг хааж ах шиг байна энэ. За тэгэхээр за эхлээд хамгийн хүнд нь яг хариунгаа нөх юм байх уу? Хариунгаа юу? За энэ цамцаа баг хариунгийн юм шиг байна гэж. Хариун нутаг цамц. Тэгээд энэ цамцны болохоор миний өмссөн байгаа нь S size тэгээ уугнаг өмссөн байгаа нь M. Тэгээд дээр нь L гэдэг ингээ 3 size л байгаа. Тэгэхээр ихэд нэлээд том учраас гайгүй байгаа тийм. Тийм. Зүгээр ингээ хүмүүс дараа нь авахд амар болов гэж одоо би жишээлбэл 168 гээд 74. Хэлхээс гэж найзгаа. Тэг би ер нь жоохон бас юм бол шингэнэ тэгээд ийм хүнд 174 өгсөн үү? Үгүй 168 74 кг гэсэн шүү дээ. Тийм хүнд бол ийм size нь юм байна. За энэ хүн чинь ингээ хэлсэн өөрийнхөө нөөс асуудлаа гэх. Би өндрөө хайчиж байгаа. За 154 64 хил хүн 63 баг шүү. 63 хил хүн ийм A size нь ингэж таарч ин тэгэхээр та нар ер нь тэ нэлийн том болохоор ер нь гайгүй хаа гэж би бодлоо. Үгүй нэрээ амар нөгөө юу юм байна. Нөгөө материал нь ингээд амар гоё дуулаахан. Тэгээд нөгөө энэ дотор тал нь надаа ингээд амар таалагдсан. Энэ ингээд амар гоё юм хөвөн. Болохоор яг бороо орчиг даарчсан чи. Ингээд Christmas-ийн цамцнууд ер нь улаан байдаг штэ тий. Тэнгүү зүгээр улаан бичтэй цагаан цамцас Christmas шиг харагдчих. Нөгөө нэг худлаа юм нэг ингээд инфлюенсерүүд авчиад ингээд магтах гэж авдсан штэ. Чи нөгөө нэг пүнт гэж үжиж нөгөө нэг их хөтөг таалгатай огшоод ингээд борц И борцог байдгийг би өөрөө ч тэр шиг чи тэгээд ч тий.
Ганцгүй хэцүү юм дэр чи явдаг. Хаалгадаг шүү. Ганцгүй байсан чи. Хаалгадаг. За одоо тэгээд хамгийн ихэнд хийх юм ба штэ тий. Юугаа ярьдэн штэ. Юу лайв апдейт. Тий лайв апдейт тэгээд би хэлчихв. Лайди ирсэн. Лайди ирсэн. Тэгээ одоо манай найз реакшн хийж үзүүлнэ. За. Тэгээ гоё юм шиг найзынхаа нөгөө хэлсэн хаалга тогштой борцгийг бод. Нүдэ анжаад энийг хөө би. За тэгээ зөө би. За хамгийн ихний юм болсноо. Тараа. Ваа. Өмнө нь ерөөсөө юм ногоон гарч байгаагүй тий. Хүмүүсийн санал асуулгаар хамгийн их ирсэн үг нь. Би хараа би энэнд шууд нэр өгөх юм бол штэ. Би шууд оюут толгоо гэж. Оюутлогч энэ энэ оюутлогч ирсэл энэ ч тийм манайхаа ирсэл 10,000 хонсгч чи энэ гэж. Оо энэний нэр угаасаа мача юм байна. Яа тийм ээ sorry. Мача. Тэ мачагүй юу? Мача энэ жил бүр амар тренд боллоо. Дараагийн өнгө. За. Ёо. Энд амар гоё өнгө байгаа. Амар энэ бүр амар гоё өнгө. Тэ гадар нь энээсээ ингээд энэ одоо нэг хуучин бландик шиг юм даун ингээд юутай болол энэ ингээд юм галтаахгүй. Зарим нэг хүнд бол таарсан. За би одоо энэ дотор талд нь юу амар. Oh my god. Гоё гад. Хүй. Бэж бисээ би тэгэхээр гүжидэрхүү. Бисээ яг иймэрхүү өнгөтэй. Сидней авах гээд би бикини авсаахгүй юу? Чимний бикини хардаа би. Би ч энийг яаж яг энэтэй амар завцгаар байгаас тийм би дотор талд онгоошоо нэрлээд би бандаж нэрч. Бандаж нэг гэсэлж байгаа юм даа. Энийн нэр нь юу гэсэн байлаа? Энийг бол юу гэж байна? Тэм юу? Бирди гэдэг юм болоо юу гэдэг юм бол. Инстаграм байл. Вау. Дараагийн өнгө гэж та. За, дараагийн өнгө жоохон эмхтэлэг шар өнгөх үү? Миний зэмчин гэж. Шар өнгө чи 4 жил харсан шүү дээ. За жаараа тэгвэл шүү дээ. За байна. Энэ болохоор чинь эхний жилийн өнгөтэй. Энэ болохоор энэ бас энэ дуртай өнгө. Эндээ би bubble gum гэж. Bubble gum яг таарсан нэр нь яа. Ямар гоё юм бэ? Чиний эхний жилийн планд ягаан байсан дээ. Тийм, миний эхний жилийн планд ягаансан. Энэний уучлалтай байж байгаа зү яа. Энэ ихтэй өөртөөсөө ингээд амар яг намайг Итали яваад гэсэн яг тийм Итали хүнтэй суугаач юм уу? Итали хүүхд гаргаач. Итали арх ухаач. За, the last one. Энэ тавам. Ааха. Энэ жил 4 өнгөтэй байгаа гинэ. Чи 4 өнгөтэй гэж мэдээгүй лөө. Чи бландигийн ядаж Instagram-ыг дагалта. Новш минь. Оо. Би энэ бамбу гэж нэр өгнө гэж. Бамб эсвэл ирмүн юм. Ирмүн бамбу. Яа. Тэгээ энд болохоор би мохито гэж бол нэр өгсөн байгаа. За дотор талыг нь хараадах юм. Жаки бүр Италига битсэн байгаас тий. Хүүе. Чи надаа стейк хямдралтай өнөр ахгүй. Уушч дотор нь энэ юу гэнэ хийдэг гэнэ. Тэгээд энэ хувилбар нь болохоор undated хувилбар байхгүй юу? Ямар ч онсаар байхгүй. Надаа ер нь Италитай холбоотой бүх юм таардаг. Найзаас inspire авсан юм шүү. Ер нь бол тэгээд надад болслаа. Энэ гар завгүй л дээ. Nice. За одоо дахиад үзүүлэх юм дуусаагүй. За. Oh my god. За тэдрээ үзүүлэхээс өмнө уутнаас ийм гоё. Тэгээ дээрэс нь ингээд дээдлийнээс ингээд бантгэлдэг болсон. Nice. За нарийнх нь цараа энэ 7 оны төлөвлөгөө энэ артлаа наалт юм уу? Магнит тахгүй юу? Сорогцтой. Тэгээд хөрчнөрийн хөрчнөрийн наадаг тийм. Вау, чинсаныг яаж болсон юм? Чинсаныг яаж болсон? Оюу толгоогоор л оллоо шүү дээ. Цараа. Стикер бүк гинэ. Юу яах юм болоо? Зураг. Дараа жилийнхаа планд дээ. Хөл ийм өрсөлтэй. Vision board гэдээ байдаг шүү дээ. Тэрийгэ хийхэд юу нэ зорилгосон. Мөнгөтэй бол энэ би аач гэж. Энэ мөнгөтэй би. Сургуулаа төгсөж байгаа бол энэ аялмаар байгаа бол энэ. Oh my god. Бүх юм биш дээ. Бид ажиллаар байна. Наа. Стефен дэвтрийг нээж үзье. Энэ хоёр зураас юм уу? Энэ жоох эртээ. Энийг чи аав гэж. Энийг чи яах. Энийг та нар өөр юу? Би аав. Тийм бэбиг нь бас та нар. Ой. Окей. Зоод ингэж. Дахиад дуусах. Өөр юм байна уу? Яа, өдөр гоё ингэж яа. Тэгээд нэг хоёр өнгөрөө.
Планди. За тэгэж аль өнгө сонгохоор байна чи энэ жил. Би бол мэдээж энэ үнийг сонгоно. Бандаж левчтэй юм. Надаа ингэж амар гоё юу төрж байна. Ингээд нэг юм даавуу ингээд юм загсны тор шиг тороод их цагаантай. Тэр дотор юм аа ингээд энийг игээд левж бандаж игээд. Яа. Энийг харсан шууд аав санаанд орлоо. Би ингээд аавд ингээд тайлбарсан жаа бас амар сонирхолтой байхгүй юу? Дэвтэр үү. Харин би зүрхийн өгн ингээд авчих юм бол өгн эрт хүмүүсээс авъя гэдэг байхгүй. Зүрхлэг болохоор жоохон зүрх нь зүгээр шүү дээ аваа. Хүн болох зүрхтэй. Дараа жилийнх дээр бөөр тавьчих уу. Аав нар жоохон тэгээд юм а. Тэгэхээр бөөр тавьчлаа. За. Та нэг иймэрхүү 8 нэрийн барааны хийсэн. Тэ амар яа за баярлалаа яа миний бараа. Яс нь дахиад энэ юунаас ирэхээр нэрнэ. Нэг сайт нах уу? Томч. Зүгээр. Тэгэхээр нэмий турчих чинь зүгээр. Тэгээд эргэжэл энэ хүмүүс таалагдах юм бол бүр гоёор гой хөхтэйгэр тий. Би энэ одоо степ битмэн ханда хайртай. Ханда. Нэн дан тэгээ гаргаж ханаа хайрлаж ханаараа бахархна. За нэг юм хүн байна надаар. Тэгээд ханиал хүрчлээ одоо тэгээд эрмүү ивэл бүгдээр ханиар дурч хэсэг халуурлаа одоо би тэгээд яг нэг удахгүй дажгүй гойсоо ирч хүчтэй алчих واخа гэж найдаж байна. Окей. За тэгээд чамаар сонь сайхны чи сонсё. Одоо ингээд подкастаа дуусах уу яар шиг тайлбараа ярьчихлаа. Тэгээд яг зорилттой хүрчлээ. Зорилттой хүрсэн. Надаар них яасан юм санагдахгүй наа. Бисээ TEDx Films-ийн тоглолт үзсэн. Нэг тийм дуучин байдаг юм аа. Гэтэ би өөрөө баг дууг мэдгүй заяа. Тейлор Свифтээс бол өөр Тейлор Свифт маш өөр шиг. Тэгээд тэрэнд явсан. Одоо энэ хагасаа өдөр юунд явна? Бас нэг Darren Styles гэдэг нэг юм DJ юм шиг. Би бас өөрөө бас сайн мэдгүй. Гэтэ Стефи найз охинтойгоо тэгээд бид дөрөв явж байгаа. Тэгээд бүтэн санд нь Сидней яваа. Сидней талаа очиж ирнэ. Тэгээд балкон дээрээ тавилгатай болсон. Finally. Цоо ирж байна найзхаа балкон дээр суугаад төлөө. Хойлож хамгийн сүүлийн дугаар хийзээ лээ. Да нэг 2-7 хоног юм. Дугаар ингээд дуусахтаа ингэдэг заяа. Чи санаж байгаа бол хойл яг нэг хэрэлдэх байхаа гэд дуустдаг заяа. Хийжсэн үү? Тий. Хойл нэг подкастн дээр нэг өдөр хэрэлдэх байхаа. Тэгээд бид тэр хэрэлцээ юм аа. Тэгээд би тийм дээр хэрэлцээ юм. Яг хоо тэгжсэн юм ер нь бол би л тэр амар төсөлчлээ. Тэгээд битсэн тэгэл яг тэр муудалцаа тэгээд 7 хоног юм яриаггүй. Тэгээд бит хоёр сайнц уучраас та бүхэд подкаст хөрж байна. Гот муудсан чи ширээ наахагийнх манад аягнууд нь бүх нэг харах доол нэг анхаагийн юм. Тэгээд бид нэг ко-парент хийдэг болохоор тэгээд хүүхдээ санаад байх юм аа. Тиймэрхүү юм боллоо доо. Тэгээд та нарын нүдэн дээр хэрэлдэж сайдалцаж муудалцаж бүх юм. Нэг өдрийн подкаст орхоо болчихсон байл. Бид хоёр муудсан. Яхаа болчихсон. Огна гэж хэлсэн бүх хүнийг балаглах гэдэг. Тэгж магадгүй тэгээд. Тиймэрхүү маллаа. Гэхдээ бид өөрөө харилцаа ер нь тийм амар хосын relationship шиг тийм юм. Яг амар хосог шиг нэртэй. Би бүр амар даун болж байна. Амар эвлэрч эвлэрээд хүүхдүүдэд эвэрч эвлэрээд хэлж мэлээ бас галштай. Тийм. Тэгтээ авах те. Тэгээд that's very эрүүл relationship гэж боддог. Тэгээд ер нь Эрүүлэстэй. Эрүүл. Арийн тоор орох юм уу? Орно. Тий. Ярилцаж ойлголцохгүй байснаас болоод юу найзууч гэсэн үг нэг word би нэг блоклдаг штэ тийм үстэй. Үнэн үү? Үнэн. Чам тэгэж нэг ойлголцоогүйгээс болоод юу нэгэд муудалцаад юу байхгүй болсон. Гэхдээ гол нь хизэж тийм ойлголцохгүй болтлоо хүртэл тэгэж ингэж дип явдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Яг ингэ тийм дипломатик ингэ гапа дандаа барина штэ. Тэгээд бас ингэ бүх найз чинь үү? Ер нь аль тийм штэ. Тэгвэж нэг. Хоёлаа I mean we are in a relationship нөө. Ингээд ямар ч одоо бүр багын ингээд согоос одооч те ингээд тодорхой хэмжээний битгүүний согоос одоо сонсч ивэл хайртай шүү. Гэтэ тийм юм дипломатик бас гапа бас барина штэ. Тийм. Амар ерөөхдөө нэг найзуудтайгаа яг тодорхой gap эсвэл барьцдаг тийм нэг бүр амар close deep юм ярьдаг ч юм уу. Эсвэл хэтэрхий ингээд ойртоод ирэнгүүт чинь ингээд бас
ингээд мөргөлдөх юмнууд гарч ирж штэ. Тэгэнгүүтээ яг тэрийг ингээд ярихгүй. Тэгэнгүүт чинь чи бит хоёрын бас нэг давуу тал нь болохоор нөө ойрхон байгаад байгаа болохоор бүр яг нэг хосын юу те. Тийм учраас нэг хол амьдрч болохгүй нөгөө нэг long distance чи хийж бүтдгүү гэдгийг жишээ байгаа байхгүй те. Тэгэхээр шимтэр ойрхон байгаа болохоор ингээд уулзаал ярилцаал тэгэл асуудлаа шийдээл тэгэл өмнө ч гэсэн муудалцаад тэрний дараа ингээд бас амар харилцаа амар амар болчихсон санагдсан. Яг үндэ тэр бас яг үедээс яг юу басныг би бас санахгүй байна. Тэгж гин үү. Тэгээ тэр ингээд ярилцаа заасаа тэхгүй чи тэхгүй би тэхгүй гэдэг нэг шийдэлтэй хүрсэн болохоор ингээд юмаа санахгүй. Тэгээ нэг шийдэлгүй үлдсэн юмнууд дараагийн хэрүүлдэр гэсэн ингээд гарч ирдэг болохоор. Тэгэхээр бит хоёр нэг 2 сар орчимдөө бол гайг бахан мандахаа гэж тий. Огнагийн фэнүүд don't hate me. Энэ удаагийнхаа тимийг ярихсаар байтал одоо юу вэ? Унтах зөвлөсөн үү? Энэ удаагийнх нь болохоор юу вэ? Friends-ийн таалагд ингээд сэтгэлд үлдсэн билүү? Funny гэж боддог билүү? За тэгэл өөр өөртөө ойлгодог орол явах уу? Би болохоор ингээд одоо Friends гэлтэнгүүд миний ингээд тархинд хамгийн түрүү ингээд орж ирдэг тийм юу надахгүй. Би жоохон холимог биччих шиг боллоо. Зарим нь scene, зарим нь line болчиход байгаа байхгүй юу? Ойлгож байна. За. Тэнгүүд яа би тэгтээ жоохон нийтлэг юм хэлж магадгүй гэж бодсон. Сүүлд ингээд Friends чинь подкаст болчихсон шүү дээ. Чи тэг сонсч үзсэн үү? Зүгээр ингээд тавьцсан. Тэгтээ ингээд дүрсийг харахгүй. Тийм. Ер нь юу болж байгааг нь мэдээд тийм үү? Би чи 5 гэсэн чинь 1 2 3 4 5 6 7. Би бас 7 яасан юм байна. Тэгээ одоо тэгээд ингээд тэр хэсгүүдэн гаргаж чадах юм. Харин оруулчгаар копирайт болчих юм болов. Амар жижиг хүмүүс энийг би бол энэ дугаарыг угаасаа Friends-ийн юг мэдж байгаа хүмүүс орж ирэх байх гэж бодож байгаа болохоор ер нь тэгээд мэдчих واخа. За окей. Энийг олох нь бас амар ч жоох 9 сизон 10 сизон явсан юм бас тийм. Тэгж хоёлоо эдитер охингүй болоод явах. Тэгээд тэ нэг нэрнгээсээ хин та нар манай бас баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд амар хурдан эдит хийгээд тэг бас амар сэтгэлтэй эдит хийгээд өчтөг. Тэгээд би энэ жил ер нь ингэж надтай хамтарч ажиллаж байгаа дөрвөн хүнд бол үнэхээр so grateful байгаа. Тэрний тэгээд бүгдээрээ эдитэл учраас энэ бичлэг орж байгаа шүү. Окей. За бичлэг. Хамгийн эхлээд санаанд орж ирдэг нь болохоор season 9-ийн episode 15 заяа нөгөө нэг Rose Phoebe хоёр ингээд годомжинд явж байгаа хүнд ингээд дээрэмдүүлэх гэдэг нөхөд гэсэн чинь тэр Phoebe-г найзаагаад тэгээд тэгснэ дараа нь Rose ингээд орж ирээд би баг чинь Моника ингээд Rose багтаа ингээд бүр ингээд дээрэмдүүлчихсэн чи яасан гэж тэгсэн чинь Rose ярьдаг байхгүй юу тэгсэн чинь тэр нөгөө дээрэмцэн Phoebe тэр чинь тэгтээ эхлэхдээ нэг хүн байсан чинь хин гэдэг үлээ найз нэдэж шүү дээ тэр хоёрыг явуулчих. Тийм. Тэр өгч байсан юм уу гэсэн чинь би байсан. Тэр хэсэг амар funny байсан. That's very funny. Тэр яг нэг амар хулгай цүнхээ өгч үгүй гэдэг. Phoebe юу вэ би чамаас олж өгөх нэгийг мэдчихсэн. Өгөөч гэсэн чинь тэр яг шүү тэрвэрлээ наагаад тий. Тийм. Миний хувьд хамгийн нийттэй нь болохоор ер нь Phoebe заяа. Миний ер нь хамаг сонгосон хүмүүс надад Phoebe л байх гэдэг лээ. Чинийх болохоор дандаа Rose. Тэг хүн болгоны нэг тийм хамгийн нийттэй гэж боддог хүн нь байд юм л шүү дээ. Зарим хүн болохоор ингээ Chandler бүр амар юу байдаг энэ зэрэгсэн. Миний болохоор Phoebe тэгснэ нэг Chandler нөгөө Monica нэг бүгч авдаг син нэдэж шүү дээ тий. За тэгсэн чинь яадаг л мөнгөнд утасч тэгэл өгсөн чинь би тэнд тэр нэг бүгдийг ингээд хамгаалаад байж орон хүнд бити зараарай гэд байжсэн чинь би ингээд рандом юмнуу зааж үзэл энэ хийдин гэж $8600 гэж окей I can give you $10 гэж how about 10 тэр хэсэг нь амар окей. Яа нэрээ ингээд хилэнгүүд яг ямар өнгө тавилттай байсан бүгдээрээ ингэж орж ирэхийг бод арай л их үдсэн юм шиг байна. За миний дараагийнх болохоор Rachel Joey хоёр ингээд relationship болоод тэгээд Ross бас нэг динозаврын судалгаа хийдэг нэг харагтай эмэгтэйтэй ингээд найз болоод идэв штэ. Тэгснэ ингээд тэр хоёрыг мэдэнгүүтээ ингээд амар salty болоод нэг гэртээ Margarita уугээд факита тэгээд тэрнэр ингээд нөгөө нэг Ross toast хэлгээд LOVE L is for гэдэг тэр шинэ нэг I'm fine гэсэн юм үстэй. I'm fine. За чи өөр юм дээрээс I'm fine гэдэг юм гэсэн зэгэр бодолцох таа. Тэр хэсэг бол үнээр funny. Тэр чи зүгээр өст.
Тэр Росси тэр нэг хөдөлгөөнүүд юунууд бүр амар iconic-тэй бүр ингээд тэр нэг маш сайн зүйч гэдэг чинь бас амар штэ ер нь бол. Йоо тэр бүр хөдөлж байгаа бүр үнэхээр фан. Залуу тэр ингээ дөөрөж хөдөлдөг байхгүй юу? Залуу тэгээд залуу бүр сүүл бүр амар фаны болоод байгаа. Барыг залуу юм яриаггүй байна. Билсэн штэ манай нөхөр дээ. Хүмүүс арайг өгөхтэй фаны гэдэг. Тэгээд ингээд Росси дөөрөөд гэхдээ ерөөсөө адилхан биш заяа. Тэгээд золоогийн вершнэр амар бүр фаны гараад ирдэг байхгүй юу? Тэгээд тэрийг харж бас амар савж унаад юм. Тавтаймаар л үрэмээ дурсанж бүтээх ном. Дараагийнх нь болохоор Rachel Phoebe хоёрын нөгөө нэг гүдэг ангийг санаж байна. Тий, ингээд гүдэг. Тэр нь одоо ингээд амар гоё. Одоо ер нь яг нэг жокны инэдмийнхаа хувьд ч тэр яг ийм нөгөө нэг философныхаа хувьд ч гэсэн Phoebe амар тийм хүсэмжит юм шиг санагдахгүй амар фаны дээ. Дээрэс нь ингээд өөрийнхөө юу хүсэхийг мэддэг те яг нэг тиймэрхүү тэрнэрсэн гардаг те. Би ингээд чамтай гүүгээс ичээд байна гэдгийгсэн чи юу вэ чи ингээ өөрөөрөө гүйлтэй. Тэг өөрөөрөө гүйлтэй юу чи бүр ингээд юун дээр чи ингээ өөрөөрөө биш байдаг. Би бол ингээд ингээгүй чихта ингээ бусад хүний бүх бодол санаа ерөөсөө надад амар чамаагүй ингээ надад амар гоё болох нь ингээгүй чи ингээд тэр нь амар фаны гэдэг амар тэрнтэйгээ зэрэгтэй амар тийм чил яа. Тийм ингээд нэг тийм нэрээ тийш Ер нь хамгийн бараг mature-тэй. Яг ингээд зүйл масус хийгээл амьдраад идэв. Тэгээд яг нэг тэрнэр бас ер нь Phoebe-гийн юм хилдэг үгнүүд нь ер нь амар тийм амьдралын юм одоо баг мантра те нэг юм философи байхаар үгнүүд I wish I could but I don't want to гэдэг ч юм уу те ингээ people please тэр хүмүүсийн баг тийм юу байхаар үг байгаа хгүй те тэгээ тэр мэр хэсэг нь бол бүр үнэхээр амар нэрээ бүр яг амьдрал дээр бүр амар хэрэглэмээр амар олон хүмүүс гарч ирдэ шүү. Яа. За миний дараагийн нь болохоор энэ нөгөө нэг кофе хаустаа сууж агаад бүгд ингээл нэг нэг юм бодоол тэгэл тэр бодлуудаа ингээл нэг нэгээр хэлдэг шүү дээ. Тэгээ тэгсэн чинь ингээ нөгөө нэг юу ч бодохгүй дараа гэдгсэн чинь Phoebe хүсэнгээ Тэр хэсэг амар. Тийм, тэр хэсэг бол миний гурав. Яа. Санжи. Гэтэ яг Friends fan гэсэн юм ингээд бас үзэг тоолно нэг ийм хэсэг байсан байна гэдэг нэг юмнаас байгаад ддаг тий. Яг нэг тиймэрхүү юм хэлмээр байсан ч гэсэн би бол яг санахгүй байгаа л тэгэхээр яг нөгөө нэг үздэг ингээд инээдэг хэсэг ингээд заримдаа хүлээж үзээд байдаг юм шиг санагдсан. Бүр амар олон үзсэн хүмүүс ингээд бас яг лаглаг синүүдийг нөгөө нэг янз бүрийн Friends-ийн тэр одоо жижигэн тасцсан видеонуудын доор ч юм уу эсвэл нэг тийм нэвтрүүлэг ярилцлагын доор бичсэн байгаа зү. Тэгэхээр тийм эсвэсэн бахта гэж уушгаарсан. Чи төрийн юмнууд бол сайхан нийлж байна. Энэс хамгийн дуртай юмнууд хэсэг нь юуны хэсэг. Chandler, Monica хоёрын гэрлэх санал тавьдаг анги. Тэрийг ингээд хамгийн анх үзэхдээ төсөөлсөн мэсэхгүй. За нэг яах чимдээ нэг ямар ч нэг тийм амар cringe байдлаар л одоо хоёр уусаа гэрлэн гэхдээ ингээд тэрийг нэг тийм байдгал хийх байх гэж бодсон. Тэгсэн чи тэр юм амар тийм твиттэй юу анги ер нь бүхэлдээ амар гоё. Хин гинт гараад ирдэ штэ. Ричард гарч ирээл тэгэл буцаж авал тэгэл хамгийн твиттэйс нь Моника өөрөө гэрэл санал тавьдаг тийм. Тэр мэр хэсэг нь үнэхээр амар хөрхмөдөг. Тэгээд хамгийн эхлээд яг Friends дээр тэр хэсэг дээр үйлсэн баха. Тийм үү. Чи дүүрсээс нэт юм болоо. Don't remember. Миний бас хамгийн дуртай ангиуд нэг. Тийм миний бас дуртай ангиудыг нэг гэж бичиж. Яа тэр бол гоёсэн. Чи саяных байсан гэж үү? Тийм. Тийм үү? Тийм. Окей. Чи Моникаас бол Ричардтай суугаас нь Чандлертай суугаас нь? Чандлертай суугасан баха. Гэхдээ тэр чинь жоохон юутай штэ. Аддиктед штэ. Ажиг шиг амьдралтай боддог юм штэ. Чандлер чинь ер нь бас нөгөө хамгийн нормал ингээд амар mature. Ер нь Phoebe Chandler хоёр тийм. Phoebe бол жоохон abnormal штэ. Гэтэ нэг тийм өөрийн гэсэн юм тий. Тэн дундаас ер нь хамгийн нийтлэг байдаг нь ер нь Chandler тий. Зүгээр офис ажил хийгээл яг нэг юм. Хөөрхөн funny. Тийм funny хүмүүстэй funny яаж гэж. Окей. За миний дараагийнх нь болохоор нөгөө нэг Ross Rachel хоёр төрхгөөд имлэг ордер хийсэн чинь Janice бас төрхгөөд. Яа. Санжин уу. Тэр хэсэг. Oh my god. Janice тэгтээ ингээд амар нэг тийм гоё зүүн дүр юм шиг надад тийм. Тэгсэн чинь нэг fact жилөө байсан чинь Rachel жилөө кинон дээр Janice-аас олон удаа oh my god гэж хэлсэн байдаг ч үлээ. Тэр 20 жилийнхаа юун дээр л гарлуу би өөр юмнаас үзлээ. Тэгж гарч чи яг үндэ хин Janice тэтгэн удаа л хэлсэн байдаг. Яг гэтэл Rachel тэтгэн удаа хэлсэн байдаг юм тийм яваад тийм.
Зөв. Гэтэ бас амар зүүн дүр те. Тийм. Chandler Bing. Яа, тэр хэсэг амар funnies. Яа. Тэрний төрдөг син дээрээс нэг амар хамгийн funny хэсэг нь Rachel төрөхөд тэгсэн чинь Ross ингэ талгаагаа босч ирсэн дээр you have no idea how it hurts гэж нэг нь ажид нь төрөлчихэд шүү дээ. Окей. За минийх болохоор бас бүхэлдээ амар funny байдаг нь болохоор Ross Rachel-ийг нэг харддаг хэсэг байдаг шүү дээ. Эхний сезон 3 мөр яг тэр хоёрыг хосоод Ажлынхаа нэг маркетер харддаг тэр ингүүд нүр амар тэр нэг дуулдаг дөрөнгөөр оруулж ирсэн. My girlfriend нэг дөрөнгө гар явуулдаг квартет. Тийм тэр аль миний ясаа амар дуртай ингүүд. Чиний ингээд одоо Friends-ийг чин эхлүүлэл заримдаа ингээд тэндээс нь тавьдаг уу? Ер нь зүгээр хаяа үзэх юм болтгүй болохоор тавьдаг ч юм уу. Тэгэхээр аль сизнүүд рүү явах илүү дуртай байдаг вэ? Би нөгөө ихүүн сизнүүд рүү явах айгуу дуртай шин. Яг нөгөө бүгд эхэлж ирсэн. Тийм тэр үйлүүд явах дуртай. Тэгээд бас дээрэс нь өөр дуртай юм чинь. Ер нь бол ингээд эхнээс нь тавь. Бүр эхнээс нь үзэх үү? Тийм. Би болохоор эхнээс нь үзэхэр жоохон ингээд яарад ингээд арийнхны үйл явдал руу ингээд жоохон яарад идэх байхгүй юу? Анзаарсан чи яг Ross, Rachel хоёрын хамт байгаа сизнүүд жоохон дуртай юм лээ. Тэгээ яг нэг салцдаг хэсэг байдаг шүү дээ. We were on the break гэдэг сизнүүд жоохон ядаргаатай байдیں۔ Яа. Нөгөө нэг 16 pages front and back. За миний дараагийнх нь шүү дээ. Миний дараагийнх нь болохоор зүгээр би ластаа аялахаас өмнө зүгээр нэг амар cute санагддаг нэг анги нь болохоор бүр ингээм хамгийн сүүлийн season ингээд Monica Chandler хоёр нүүх гээд яадаг шүү дээ. Шинэ house үзээд тэгээд тэгснэ ингээд Joey окей энэ хоёр ингээд нүглээ гэсэн чам дөрөв байгаа шүү дээ. Joey хогнайс авар Joey. Тэр амар cute санагддаг юм байна. Би бас ингээд байр хайх болохонд ингээд хажууд нуух оруулаад арай ядаж нэг юм 2 bedroomтэй өнөд ягаалаа бид тэд ч одоо дандаа 3 bedroom-нд тайгаад байгаа шүү дээ. За тэгээ миний яг legit тав нь болохоор Ross юунд яваад болзонд яваад гэсэн чинь нөгөө нэг сахиу өмсчөөд амар хөлрөөд ингээд дэж даддаг шүү дээ. Тайлг байлг гэж тэр сүр амар funny. Яа бас нэг шүднэ гэлдээд дээ хоёр чи нэг үлээ өөр өөр дэгдэг тэр харин Ross юу нээр бүтлгээ бас нэг удаа дээдл гээд Rachel-ээр цам сонгосон чи эмэгтэй. Тийм яг хүмүүсээр. Яг тэр нэг говийн кашмируудын нэг загвартай марь. Нэг ягаа өгд урталтай нэг юм хийгээд ёо. Бас нэг юмн дээр ингээд бичсэн байсан нэр funny. Яг үндэ Ross Rachel хоёр бол ингээд toxic couple-ийн ингээд бүр амар тийм бодит жишээ. Ross-ing Rachel-ээс уулзсан бүх хүмүүс нэм амар эрүүл нөгөө тийм дажгүй хүмүүс байсан. Тэгээ Rachel ингээд дандаа on and off ингээд орж ирээд гараад дандаа тэр болгоны нэг хүүхнийг халдуулж малцлаа ичдээ штэ тий. You should shame гэдэг. Тэр бүр амар тий. Тэр чинь нэг юм vacation яваад ядчихтэй. Oh my god. Нэ тэр хар хүүхэн бас майр ирвэл магадгүй тэр хоёр байсан бол ингээд яг нэг юм сонирхлын хувьд ч гэсэн ингээд тохирохоор тий. Хятад Julie бас байна тий. Тэгээ нөгөө хин ч хамгийн их үзээ хадуулсан гэдэг нөгөө Emily. Бүр чихнээсээ бүр амар үзээ хадуулаад тэгээ дахиж нөгөө 20 жилийнх нь ойн хүртэл ирэхгүй гэдэг юм байна тий. Бүр хүмүүс бүр маш их үзээ хадуулсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Emily ч гэсэн хурман дээрээ хүн ер нь өөр хүний нэр хэлж тий. Зайл гэж хэлнэ дээ. Тэгээ бодохоор яг тэрнээс жоохон ортой ч юм шиг яа. За миний нэг дуртай юу бол яалтаа. Угсаас тийм амар алтартай л нэг Transposter гэх нэг юу гэдэг бол угаасаа хамгийн funny. Тэгснэ ингээ бүр жихнээсээ ингээ гэрээс элчдэг те. Тэр нэг тэх үг. No thank you. Two bedroom. Тэгээд асуултууднаас амар funny штэ те. Тийм. Эхний альчуур хідэн төрлөө байдаг вэ гэдэг бүгд мэддэг ч шиг. За миний хамгийн дуртай Friends-ийн анги тэгээ үзэг болгондоо үйлдэг анги болохоор нөгөө нэг Ross хин дугуй авч өгдөг анги байдаг шүү дээ. Phoebe дугуй авч өгдөг тий. Чадахгүй тий. Дээрс нь хамгийн инээд хэлэх ингээ дугуй авсан амар баярлаад ёо бүр ярьсан ч. Энэ нэг юу шүү хүүхд насны драма шүү. Нэг насны насны байх. Одоо ер нь юм ярихаар л байгаа. Тэрийг бүр ингээд одоо ярихтаа уйлж байгаа юм чи үзэхтэй яадаг нь юу хэлгүй дээ. Хойлоо нөгөө нэг сүлд Friends-ийн experience гэх нөгөө нэг юунд явцсан шүү дээ тий. Тэрнээрээс их тэр дугуй нэдэн шүү дээ тий. Тэгсэн чинь тэрийг ингээд дугуй авч өгөөдсөн чи тэрийг амар төрж яваад тий. Унчаахгүй.
Тэр хайрцгийг ингээд төрж явдаг байсан гэсэн чинь бүр ёо. Би яг тэр сонсох болгондоо дандаа ингэж үйлдэж шүү. Би тийм амьдралтай байхгүй. Хадаа дугуй бол байсан. Чи дугуйтай байсан нөө. Үгүй ш наад чи миний амьдрал шүү. Борож чи юу дөглөө. Чи миний амьдрал чи тэр ойлгохгүй чаа. Бид хэдэн мангар одоо ядуунч гэх нэшээ өөсөө бид нэр бүхэн нийтлэг дугуй муутай айл өгчин жоохон баяа айл өгчсэн шүү дээ тий. Одоо энд ингээл ивэл баг гэрснээс хойш 3 дахь скутерээ сольж байгаа тий. Тэгэл дугуй муугаа л амар энгийн хэрэглээ тий. Би бол дугуй 2 удаа л амьдрал үзсэн. Тэгээд тийм үү талархаж мэддэг ханууд гэж заримдаа боддог ч гэсэн нэрнгээсээ хүүхднээснийхээ өөртөө өрөвдөж байна. Yeah, that's my number 1. За тэгвэл чиний ингээд Friends-ийн хамгийн тэнэг санагддаг ангиуд ч юм уу, тэнэг санагддаг үйл явдал ч юм уу, лайн ч юм тийм байдаг уу? Тэнэг надад зүгээр ингээд дараа нь ингээд түүхийн сонсон болохоор ч тэгсэн юм уу. Chandler нэг амар нэг хэсэг турдаг та тий. Тэр ангиуд аягүй тийм. Яагаад ч юм тийм буцаа гаргаад нэг тийм жоохон ингээд явдггүй цааш юмтэй. Тэр нь жоохон. Ялцгүй нэг жоохон юм оф байгаа нь мэдрэгддэг тийм. Тэгээ цааш ингээд одоо бүх одоо ингээд сетийн турш ингээд тархлаал дураал тий. Тэгтээ яг нэг сизон аль сизоныг санахгүй гэхдээ ингээ эхлэхэд бүр ингээ шаал өөр болсон байдаг те бүр хөгшөрсөн юм шиг. Тэгээд яг хоо эхэндээ би юусаа тэр ингээд одоо драг аддикт юм уу те тийм байсан нэг нь мэдээг байхдаа бол тэгэл турж яждаг гэж бодсноо. Сүүлдээ ингээд тэр бүх скандалуудыг сонсоод тэгсний дараа болохоор ингээд жоох ингээд тийм bad vibe-тай болсон. Яг тэр тухайн хүнийх нь ингээд ямар байсныг ингээд янгууд. Тийм ингээд амьдралтай ээж чинь ингээд кинон дээр ингээд тэр амар санджтэй. Миний болохоор тэр нөгөө нэг Joey Rachel сайн болдог сценүүд байдэн штэ. Тэгс нэг гинтэг сэлтэй. Тэр хэсэг жоохон cringe байдаг. Гинт бүгд гаргаал. Тэгснээр гинт зүгээр санаамд сургуу эргээ гарсан чинь oh my god Joey гэснээр амар хэлэг саналыг хүлээж авч маавал тийм. Тэр хэсэг жоохон сайн уу. Тэсээ төрснөө тэгснээр Joey-тэй хамт амьдарч хэлээд штэ тий. Тэр үнэхээр дураараа гарууд тий. Real life бол байхгүй шүү манайхаа. Тийм бол байхгүй гэж. Тийм бол байхгүй. Тэгээ бодит амьдрал дээр яг ийм хүмүүсээ авилгээ бодохоор одоо бас яг нэг тэр талаас нь харангуут Ross бас жигнэсээс жоохон хитрхи хартай бас жоохон red flag гэх юм ихтэй. Ross ер нь амар emotionally амар unstable шүү дээ. Тэгээд одоо Ross Monica хоёрыг аавж өрн бүр амар ингээд Monica бүр ингээд амар хөөрхөн амар өрөвдөлттэй тий. Дандаа ингээд ээж аавдаа бол ингээд амар таалагдахад амар хичээдэг. Ээжээс амар травматай. Яг Моника аавын хүүхэд Росс болохоор ээжийн хүүхэд. Тэр нь надад л хоёулаа л амар fail юм шиг санагдаж байна. Нөгөө нэг prompt явах гад Росс ингээд ингээд юм дарлал төгж байна гэж таажсэн. Рэйчелийг авч явах хүн байхгүйсэн чи гэлдээ шүү. Эсвэл хувцас өмсөлт буугаад ирсэн чинь Рэйчел хүнээ олцсон мэт шүү дээ. Тийм монгарт мууртай. Тэр бүр амар sad дээ. Yeah, so sad. Тий. Росс чи ингээд яг нэг typical mommy's boy гэх юм уу тий нэг тийм юмэр чинь тэгээд хөрхийн хэм болохоор бас майр шарахтай. Тэгтэл монгор toxic тий нэг ээж аав нь хөвшөрсөн ч гэсэн тэр нь ерөөсөө засардаг уу яа. Тиймэрхүү хүн бас амар их. Тэгээ юу ярьж илаа? Сая юу ярьсан ч илаа. Сая юу маань тасарсан байна. UBS дээр үзэж байгаа. Тэгээд анх үзээд амар уйтгартай санагдаж байгаад. Тэгээд нэг сизон төвчөж үзээ. Тэрнээс хойш орсон. Тэгээ одоо хүмүүс үзэхээр нөгөө хитрхи баг 20 хэдэн жилээ сайн тэмдэглээ. Хитрхи хуучин болохоор одоо ороход жоохон хэцүү байд юм шиг байгаа. Гэтэ нэг сизон төвчөө үзчихүүлээс манай үеийнхэн бол ойлгож магадгүй. Гэтэ манай номоо үзээд бүр амар дуртай байдаг шүү дээ. Манай номоо жоохон өөлцөө үйл тийм болохоор тийм таалагддаг ч гэж магадгүй. Тэгээ одоо би ингээд нөгөө нэг Big Bang Theory ч юм уу нөгөө How I Met Your Mother энэ үзэх гэхээр бас жоохон төвчээр шаарддаг тий. How I Met Your Mother зарим хэсэг нь бол амар funny заяа. Гэтэ ингээд overall ингээд яг чанараар үнэлэх юм бол Friends юу нь хизээж байж. Би жишээлбэл хамгийн сүүлийнхаа сизнийг үзэж чаддгүй шүү дээ. Нэг эпизод нэг эхлүүлэл тэгэл хаяал тэгэл. Тийм дараа нь надад тиймэрхүү цувралуудаас бол нөгөө Office амар funnyсэн. Гэтэ би сүүлийн 2 сизон хизээж үзэж байгаагүй. Нөгөө хин Michael яваал тэгэл тэрнээс хойш тэгэл чи үзчихсэн үү? Би одоо үзчихэл явна. Болирцсан дөнгөж сая гэж. Зүгээр. Би үгүйсээ мэднэ. Доналийн хоёр суудгийг. Тиймэрхүү байна. Өөрчтэй Friends journalist амар галц сурлаа. Тэгээд бас нөгөө зохиолоо бүрэн биччихээг байсан үзэгчдийнхаа юун дээр ингээд нөгөө бодит үзэгч суулгаад тэрэн дээрээ үндэслээд зохиол нь үргэлжлэдэг гэсэн гэдэг нь амар гоё те. Тийм үү? Тэр мэдээгүй шүү дээ. Зүгээр тэр жишээлбэл Chandler хин хоёрыг зүгээр л нэг удаа ингээл one night хийсэн болгоод one night ч явахдаа энийг удаа л унтсан болгоод дуусгах гэжсэн чи бүр хүмүүс амар дуртай байгаа. Тэгээд тэр story нь үргэлжлээ тэг гэрчсэн ч гэдэг тиймэрхүү юм лээ.
Тэгээд надад бас жоохон сайд байдаг юм болохоор нөгөө нэг хин хоёрыг Ross, Rachel хоёрыг буцаад нийлээсээ гэл ингээл season болгон дээр хүлээгээд тэгээд сүүлийн бараг 30 минутанд л нийлдэг шүү дээ. Тэгээд тэрнээс цааш ингээ жоохон хамт байгааг нэг жоохон 1-2 ангич болтгоо эпизод ч болтгоо үзмээрсэн. Тэр нь жоохон сайд байдаг. Манай Phoebe явж байгаад амар хөөрхөн залуутай. Суучлалтай. Амар яг бүр өөртөө тохирсон. Тэр ээж аав маа ууцлагдсан бүр амар хөөрхөн болоод унтаж байгаа тий. Тэр үгүйсэл нөгөө abnormal болгоод тэгээд яа нэг сууд мөцөж амар. Тэр гайн бүр үнэн хөөрхөн гайн. Тэр бүр амар гоё гай. Гэтэ Фибигийн бас уулздаг тэр залуучууднаас айгүй дэжгүй шүү дээ. Тэр нэг орчдөг миск шиг байдаг залууд гэсэн амар хөөрхөн. Чи нэг scientist ч тий. Тийм ч бас нэг жоохон сонин гар тэгэл. Гэтэ сүүлийнх нь гар нь бүр амар төгсдөг. Хормоноос амар гойлдог тий. Тийм Жөө манай Жөө болог ус амар бүтггүй гараа. Жөөг бол яг юм найз байхад төгөрсөн. Тийм түүнээс хизээч партнер. Хүмүүс амар их Жөөгийн хайрын сториг амар үзмээр байсан гэдэг. Тэгээ Жөөгийн зөвхөн нэг сизон байт юм биш шүү. Тийм үү? Ахаа. Тэгээд канцлэгдсэн юм л. Зөв. Сонирхолтой гоц. Яа, Joey Phoebe хоёр яаж хамгийн инээдэмгүй хэм байдаг гэж Joey санагдаад байна. Тийм үү? Тэгтээ яг нэг тийм шал тэнэг гэж бол боддгоо. Тэгтээ зүгээр яг нэг Joey юм нэр ингэж гэж бол нэг инээдэггүй амар алтартай байдаг шүү дээ нэг том болгож нүдээ хардаг гэдэг сан чинь нөгөө цааваа гарсан чинь тэгдэг лөө. Нөгөө Моника Чандлер хоёрыг мэдчихээд. Тэр нь илүү нөгөө Россыг хиний Эмагийн аав нь гэдгийг мэдчихээд. Гүү хаа. Тэг санаад тахын нөгөө хиний хүүхдийн эцэг хэлэхгүй байгаа л байдаг шүү дээ хин чинь. Тийм. Тэгээд цамцаа аваа гараа. Нэг цамцаа үлдээсэн гэдэг. Тэгээ аваа гарсныхан дараа. Тийм. Гэж санагдчихээн. За ойлоо ингээ үзег үнийг сайхан спойлер шүү дээ. Гэтэ үдсэн хүмүүс л орж ирэх бах тоо. Тэгээд нэрээ энэ битүүрийг санааг хаанаас авсан бэ гэсэн комментэнд нэг хүн тэгээчсэн шүү дээ. Friends-ийн дуртай хэсгүүдээ яриул гоё юм шүү гэж бичсэн. Тэгэхээр та нар усахгүй ингээ яриулмаар байгаа сэдвүүдээ бас яриарай. Өнөөдөр бас нэг коммент ороод ирсэн мэсэн чинь угнаагч ганцаараа байдаг талаар яриул болох уу гэд тээ. Би яриад хөө гэж. Миний ч чи channel нэгэж тээ. Нээ. Channel нэгэж гэхээр яасан найз нөлөө фан яагаад вэ нөө гэд нэг юм яриад байгаа хүн штэ тээ. Би гүн амхандаа саппорт хийгээд хүмүүс ч амар дуртай ах чинь өөрийгөө дарж тоглох юм гэдэг. Нөгөө нэг эн чинь ингээд амар хөдөлмөр ордог юм байлээ. Тэнгүүд би одоо яг тийм цаг зарцуулж чадахгүй юу гэхээр би бас I don't know тий. Гэтэ яг тэгэл хийж үзчихэж л мэдэн штэ дуртай анаа дуртай. Яг одоо тийм уул нь ингээд хийвэл ингээд гоё. Гэхдээ энэ бол ингээд амар цаг яасан ингээд одоо чамайг харахад л тий. Бас ингээд хүн хөлсөлтлөө тий. Энэ чугаас ингээд энэ юм чинь эдит хийгээд яана гэдэг чугаас амар хэцүү. Гэтэ ямарсан зөвөр хийгээл үзэхгүй зарим нэг амар хүнд эдитгэхгүй оруулах. Гэтэ анх эдит хийхэд юу нас фан штэ. Тийм тэгээд чи юу оруулна гэдтэй. Love you аа. Чиний YouTube яаж хийх вэ? Тэр юуг нь хийцэн байгаа. Тэгээд тий одоо удахгүй оруулна. За тэрийж үзчихээ. Би ямар параграм дээр суудаг модгаа ярьсан мó? Ер нь би юу яг тэгж бол яриаггүй зүгээр яагаад YouTube хийх ёстой вэ гэдэг талаар ярьсан байгаа. Тэгээд яг нэг юм YouTube хийх талаар нэг цуврал 2-3 видео оруулах гэж байгаа. Яагаад YouTube хийх ёстой вэ ч юм уу? YouTube хийхэд авсан хэрэгтэй хэрэггүй юмнууд ч юм уу? Эсвэл одоо яагаад миний ерөн subscriber өсөхгүй байгаа вэ ч гэдэг юм уу? Одоо зүгээр ингээ зөв буруу хийдэг нэг жоохон алгоритм юмнууд ч юм уу тий. Тэгээ нэг тиймэрхүү юмнууд нэг хэдэн цуврал болгож зүгээр хийж нэг YouTube контентийн хадлаар тэгээд байгаа. Тэгээ миний ер нь яхав бас яаж видеого хийдэг талаар бас байвал зүгээр сонирхолтой ч юм уу эсвэл яг тиймэрхүү бий гэж бодож байгаа чамархуу хүмүүсийнхэн бол энэ нэрээ их ажиллагаатай байна гэж бодох ч юм уу тиймэрхүү. Тэгтээ яг зүгээр ингээ дурын тэгэл угаасаа тэгэл Google бишээ YouTube-с тэгэл хараалаа л да. Тэгтээ бас бэлэн бас ингээд хэлээд өгчүүлээс амарлаа. Хэлээд өгчүүлээ. Яа тэгэхээр манай найзыг YouTube-ийн channel-ыг нийтлэн дэмжээрэй. Яа, окей. Тэр миний найз фаны өнөө. Үнэн үстэй. Тий. Өнөөрэ бид хоёрын нэг барбаристыг хөст татаад шүү дээ. Чи бид хоёр нэг барбарист гэсэн үг явуулаарай гэдэг шүү дээ. Чи манай найз Монголоос ирээ барбарист боно тэрнээс нь боно нэгчихсэн. Барбарис ирээс явуулчихсан байсан. Би тэр нийтэд усуулаа шүү дээ. Жүүс уулаа гэж. Жүүс уулаа шүү дээ. Тэгтээ харин нийттэй. Би өөрөө гараад байна. Би өөрөө нийттэй байсан. Yeah, that was very funny. Тийм тэгэл энэ дээр бас нөгөө 500 like 300 comment чинь бүрдэнгүү дараагийн эпизод маань шууд орох болно. Тэгээд хамгийн гол нь бид хоёр хоорондоо хэрэлдэхгүй бол эсвэл нөөчгүй л ер нь бол үргэлжлэх байхаа гэж бодож байна. Тэгээд бас ингэж ярихаар хоёлаа бас яхав ингэж бодит
амьдрал дээр бас ингээ ярихгүй штэ тий. Чиний амьдрал хэрэг болсон 5 найз чи юу Юу вэ? чи юу Юу мэ юу яриад Түмэ. ингээд төсөөлөв ирмүү юм яриулахгүй маа. Хажуунаас яриад оролцсон дүр. Дараагийн подкастыг ирмэн тийш юм. За тэгээд энэ хүртэл хамтайсанд баярлалаа. Комент үлдээгээрэй. Тэгээд бас бичээрийн ерөнхийдөө юмнууд тэр гоё ингээд зэрэгцээ сонсоол яг тэр сонсож байгаа хэсгүүдээрээ шууд тэг гэж бичгээр нээр фаны идэв шүү. Би ажиллаа ингээ коммента унших гээ шүү. Ажлынхаа жорлон. Би одоо энд байхгүй уулна би тэр Монголын хошин урлагтлаа. Эмоц production дээр Эсвэл би комеди Оолио юу би юу байх ёстой хүү юмсан гэдэг яа. Манай нэзэс very funny. Тэгээд дээрэс нь ер нь бол манай нэзнэр ер нь бүгд funny тийм sense of humor сайтай хүмүүс гэдэг. Тэгтээ яг ингээд шүүлтэргүй ярьж чадах миний найз нар баяр хүргээрээ бас хайрлаарай. Хайрлаарай. За тэгээд дараагийн эпизод өртөлтөөр баяр таа.